За өнөөдөр 2024 оны 11 сарын 27-ны өдөр болж байна. Би энэ удаа юу ярих гэж байгаа гэхээр маш чухал бас нэг сэдвийн хүрээнд ярих гэж бодлоо. Хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой. Юу юм гэхээр манай Монгол улс угаасаа авилгалт идэвхжсэн, гэрэл ахуулт идэвхжсэн. Тэгээд заавалчгүй нэг мөнгөний өгч ээж эмчтэр үздэг. Одоо бүр хуулаараа бүр чангарчлаа эндхийн байгууллага. Тэгээд эмийн сан бүгд чангарчлаа. Хэрвээ ингээд хуулаар ингээд олон бүр үн авч байгаа юм л үн дагаад чанар гэчээр бид бас нэг юмыг бас сайжруулахыг шаардах хэрэгтэй байна. Эмч нараас, эмнэлгийн байгууллагаас юу юм гэхээр хяналтыг нь сайжруулъя. Камер тавья. Эмнэлгийн үрд ялангуяа хаглаа юу мэслийн өрөөнд яг юу болж байгааг ингээд мэддэг тийм камер суулгачмаар юм шиг надад санагддаг байхгүй. Одоо чинь бидний хайртай хүмүүс бүгд ингээд ямар нэгэн байдлаар ингээд мэсцэлд ордог ч юм уу те. Ямар нэгэн болоход эмчнэрийн гарыг л харна. Тэгээд бид нар жоохон хайтахан шиг харцгүй нэг жоохон дургуун өвчих юм бол одоо эмчнэр нь юу ч хийж магадгүй тийм одоо юу гэдгийг сэтгэл зүйн тийм доройтолд орсон. Ер нь Монгол хүмүүсийн хүн чанар болсон нийтээрээ жоохон зомбиргоо одоо юу гэдгийг жоохон аимшигтай болсон байна. Тэгээ эмч хүмүүс яг гайгүй байж магадгүй, шашны хүмүүсээс гайгүй юм. Гэхдээ ерөнхийдөө эмч хүмүүсийг хамгийн түрүүнд хамгийн ёс суртахуунтай байхыг шаарддаг. Тэгээд миний харж байгаа ёс суртахуунтай эмчнэр нэг тийм олон биш вэ. Яг л манай Монгол хүмүүс яг ямар хөө байдгүй дийлэнх яг л нэг тиймэрхүү л байгаа. Тэгээ тийм болохоор хүмүүс яадаг гэхлээр ингээд дандаа ингээ авилгал өгнө, ахуул өгнө, гайгүй хандж ийж те. Ер нь бол гайгүй хандах хэрэгтэй л дээ. Гэтэ одоо юу гэдгийг тийм ээ бас ер нь одоо нэг Солонгост тийм үү нэг хэрэг гарч ирсэн шүү дээ. Яг нэг залуу урд нэг золбоо ТV лүү тэрнгээр нэг хүн ярьж ирсэн да нэг залуу гоо сайхны сэргээс ирчээд гоо сайхны хагалгаанд орсон чинь аваачаад нэг өөр юм хагалгаанд орно гэд нөгөө залуу чинь хуулчаад ингээл хүлээл тэгээ орчихсон шүү дээ. Манай Монголд хүртэл иймэрхүү хэргүүд нэлээд гарч ирсэн. Урд нэг хамрны хагалгаанд орсон залуу нас орсон, өөхөө сурвалсан эмэгтэй нас орсон гэл мэсэлд ороод нас орчлаа гэл нэг хэсэг манай Монголтай ярьсан бүүн тийм сенсац гэдэг үүсэн шүү дээ. Одоо сэтгүүлчнэр нь тийшээ очих байсан уу? Альс үнээр цөөрөд намжин болж байгаа альс ус төрчидгээд анхаарлаа хандуулахгүй. Одоо даймаа ингээд тиймэрхүү нэг сэтгүүлч тоохгүй байгаа юм болов уу гэж би гайхаад байна. Түүнээс ш ер нь бол үн дагаа чанар гэдэг шиг бас чанараас сайжруулаад хяналтаа сайжруулчмаар байна гэж би одоо бодож байгаа. Эмчнэрийг хяналтаа сайжруулж чадчихъя л гэж би хүсмээр байна. Хяналтаа сайжруулчих. Юу гэхээр урдан дээр бас ээжээс амар түүхүүдийг сонсч байсан байхгүй. Юу гэхээр манай охин дүүгийн урдан дээр үүдийг миссээ хийн гэдэг. Тэгээ манай ээж мисс яаж ч юм харчаад тэгээд айгаад орлоогүй гэсэн. Тэгээд орсон хүүхд нь яасан гэхээр дараад нь тэгээд зүгээр явдгүйсэн хүмүүс чинь явж чадгаа болоод тэгээд дараад нь ингээд нас орцсон гэж байгаа байхгүй. Тэгээд би манай ээж тэгээд надад юу гэж хэлж байсан гэхээр би миссэд оруулаагүй нь болсон юм аа. Яагаад гэвэл миссэд оруулсан бол яг одоо би охин алдах байсан гэдэг ингээд ярьжсэн байхгүй. Тэгээ нарийн ширийн минь яг яриад өгөө. Тэгээ яг нэг иймэрхүү юмнууд болдог болохоор тодорхой хэмжээд бас үн дагаа чанар хичээр бас тодорхой хэмжээд хяналтын камер ялангуяа тэр мэсцлийн өрөөнд одоо Солонгос, Япон, өндөр хөгжлийн орнууд бүгдээр л камертай байх юм. Хяналтын нөгөө мэсцлийн өрөөнд. Тэгээ манай Монгол гэж нэг камер байхгүй нэг хүний нэг эрхчлөө гэдэг юм байхгүй. Хүмүүс нэг заавалчгүй нэг бүр нэг сайн хандах хэвээр нэг тех хэвээр бүр нэг юу ч гэмээр нэг тиймэрхүү л болчиход байна. Яг нэг энгийнээрээ нэг бэлхэд жоохон хэцүү дүү нэг тиймэрхүү болчиход байна. Тийм болохоор авилгал хэлэх хол гэдэг чинь ингээл багасаа хэлээд дийшгээ явж өгч байгаа шүү дээ. Би өөртөө тэгж бодож байгаа болохоор одоо нэгдээ ингээд бүр хуйлууд мөр чангалсан шүү дээ. Ерөө цаг аваад очихгүй бол мөнгө буцааж өгөх ёстой ч гэлээ юу ч гэлээ. Я бас дээрэс нь юу гэлээ.
Эми сангийн ямар юм олгох ёстой гинэ. Заавал эмчийн журтаа байх ёстой. Энэ бүхэн одоо хүнд суртлыг хит их нэмж байгаа байхгүй. Тийм болохоор би бодож байхдаа юу гэж бодож байна. Камерчуулахаас өөр аргагүй. Тэгэхгүй л бол хүнд суртал хэл хавл гэж одоо доороосоо эхлээд дээшгээ явж өгнө. Ялцарч өгнө. Эмнэлгийн байгууллага яг ялцарлаа энэ талаараа. Миний харж байгаа. Би ч н урд нь өөрөө яг ингээд нэг ухаалж байна. Бүр ингээл амар ингээл толгой маань бол бүр ингээл явж байхад чинь баг тий менүүр ам ингээл хөрөөл ингээд сонирн болчоод явж байхад чинь эмчлэр галуухан царайг нь харчаал юу жисэн гэдэг ердөөсөө тоодгүй юм билээ. Яг ингээд эмчтэр дээр очно. Эмчнэрийн явтгаа. Гэхдээ ер нь бол залуухан эмчнэр чинь ер нь хүний зовлон ойлгохгүй юм билээ шүү дээ. Юм ердөөсөө ойлгохгүй. Тэгээ айгүй хатур сэтгэлтэй. Яг энэ сүүлд гарч байгаа төсөж байгаа энэ залуу эмчнэр жоохон хатур сэтгэлтэй. Дээдээс нь хүн ойлгодгүй юм шиг надад санагцсан. Бас дээрэс нь нөгөө нэг хитрхи тэр нэг юун дээр байгаа шүү дээ. Тэр нэг ойдлын газар ч юм уу ингээд хүмүүсийг ойдог нэг тийм нэг аль шахар болт ой цэвэрлдэг тийм газрууд хүмүүс нь бүр ааш гэж азаг байдаг юм шиг санагдсан шүү дээ. Тэгээ манай ээж ич наваач зүгээр нэг гараа зүссэн байсан. Тэгээ эмчтэр очсон. Тэгээ эмчтэр очиод нэг оюусан ч цаашаа гарч цүнхээ наана орхаач гэж загнаал нөгөө манай чигүй цүнхээ би одоо хаана орхидог юм бэ? Жижиг орчих хүмүүс авчих штэ гэдэг гисэн ба. Яг л ганцаар явчихсан. Гэхдээ тэгээд нөгөө цүнхээ аваад ороод гисэн чинь цаашаа гар гэж хагаад гал руу нулан бүр цохоод бүр хавтгаагаад бүр ойрлуулаад бүр гачин болгосон гоч. Тэгээд зүгээр нөгөө нэг жижиг нэг ангацсан тэрийг оюулах гэсэн чинь улан бүр хавтаад би цаашаа харуулж байгаа цохоо хийчих юм уу гэж бодсон. Ерөнхийдөө манай ч намайг одоо цааш нь харуулж байгаа цохоо хийчих шиг болоо. Одоо яах вэ гэд. Тэгээ гомдлогоогаас гомдлогоогоод нэмэггүй. Тэгээд одоо юу ч гэмээр аюу сүн нэг тиймэрхүү болчоод байна. Тэгээд тодорхой хэмжээнд бид нар эмнэлгийн байгууллагуудыг камержуулах нь бол нэг тэргүүд хийх яалтаа чухал хэрэгцээтэй байгаа. Юу гэхээр хүмүүс ингээд эмнэлэг дээр ингээд би өөрөө мэддэг байхгүй яг гайгүй сурвалжтай хүмүүс төгснө. Гайгүй сурвалжтай хүмүүс төгссөн ч гэсэн яг эмчийнхээ мэргэжлэр ажилдаа сэтгэл гаргахгүй ажиллаж байгаа магадлалтай хүмүүс би мэдээ. Дээрэс нь бүр хим биологи мэдгүй хүмүүс бас сургуулаа ангаахын сургууль төсөөс гарч байгааг би бас гадралдаг байхгүй энэ хүнтэй гэж л. Тийм болохоор би юу гэж бодож байгаа гэхээр тодорхой хэмжээнд тиймэрхүү эмнэлгийн байгууллагууд хариуцлагагүй одоо төрийн албаар дүүрэн хариуцлагагүй хүмүүс зүгээр төгсөөл цалин аваад тэтгэвэр аваад явна. Одоо идэж уусан улс төрчид устдаа баахан гай тарчаал тэгэл яг хэдэн тэрбум маань идсэн улс төрчид дахиад тэтгэвэр аваад энэ тэнд аваад ингээл энэ хууль бус шудраг бус юм нэг балиар юм байгаад байгаа болохоор би юу гэж бодож байгаа юм гэхээр хариуцлагыг эхлээ тавьяач. Хариуцлагагүй юм бол ийм балиар ингээд тэгээд нэг л их цантаа болцсон. Би чи одоо нэг их баригч ч гэдэг нэг ингээд нэг зарим нэг хүмүүстээр би ингээд нөгөө очиод нэг дүүгээ ингээд нэг очиод нэг харах гэсэн чинь манай дүү нэг төржсэн тэгээд нэг очиод уулзсан чинь нэг амар пэтиж мэдээгээд их цан гаргаад тэгээд бүрсүүд энэ юу вэ гэж бодмоор санагдаа. Манай ээж гэсэн бүр гайхсан гэж байгаа. Энд чи одоо манай хүмүүс үү биш үү чи одоо манай юу вэ энэ чи одоо ямар их сантай болсон юм бэ хүмүүс гайхдаг гэж байгаа. Тэгээд ер нь бол тодорхой хэмжээд жоохон хаанаасаа хаалгач нь хичээр доороосоо эхлээд ялцраад доороосоо эхлээд хичих магадлал өндөртэй байж шүү гэд би анхаарал байна. Тийм болохоор одоо ялцраас нь итгэх шиг камержуулаараа гэдгийг би бүр итгэх шиг яалтаа хүсмээр энийг яагаад ард түмний шаардлага тавьдаг юм болоо. За тийм өнөөдөр 2024 оны 11 сарын 27 өдөр болж байна. За тийм энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөё.